Сайн байцгаана уу? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнх сайхан гэдэг. За сая танилцуулсан та нар сонссон бах намайг амьсгал засалж гээд. Би хүүхэд байхдаа өөрийгөө том болоод би амьсгалын багш болно доо гэж хизээч бодож байгаагүй. Гэхдээ би нэг зүйлийг маш сайн санаж байна. Хүүхэд байхдаа би яг ямар хүүхэд байсан бэ гэдгийг. Би бүр маш сандруу хүүхэд байсан. Би яг одоо ингээд та нар шиг одоо яг одоо хийж байгаа үйлдэл шиг энэ олон хүний өмнө гараад юм хэлэх, самбарын өмнө гараад нэг юм ярих, сагсан бөмбөгийн тэмцээн, урлагийн үзлэг, ямар нэгэн байдлаар би олон хүний өмнө гарах, ямар нэгэн байдлаар би одоо сорилттой тулах үед маш хүчтэй сандардаг байсан тухайга санаж байна. Тэгэхээр би тэр сандрал өөрөө хаанаас ирдэг байсан бэ? Тэр сандрал өөрөө хэр бодиттой байсан бэ гэж одоо үргэлж боддог байсан. Би яагаад өөрийгөө энэ бүрэн хүчин чадлаараа перформансыг тавьж чадахгүй? Би яагаад бүрэн хүчин чадлаараа хийхийг хүсэж байгаа үйлдэлээ хийж чадахгүй? Энэ сандрал гэж ирээд байгаа зүйл маань өөрөө хуурамч зүйл. Энэ бол бодиттой зүйл биш ээ гэдгийг би байнга мэддэг байсан. Тэгэхээр би та нарт өнөөдөр өөрийнхөө сурсан энэ сандралаас гарах, анхаарлаа төвлөрүүлэхийн арга барилыг хуваалцахаар шийдсэн. Яагаад вэ гэхээр би өнөөдөр 33 нас хүрээд 33 жил амьдрахтаа би маш олон насны хүмүүсийг харж байна. Би 90 настай эмээгээ харж байна, 80 настай, 70 настай, 50 настай, 60 настай, 30 настай амжилтанд хүрсэн, улсын хурлын гишүүн болсон, баян болсон, амьдрал нь сайхан цэгцэрсэн хүн болгон ямар нэгэн сандралтай тулах үед, ямар нэгэн стресстэй тулах үед бүгд хяналтаа алддсан байна гэдгийг би мэдсэн. Тэгэхээр энэ маань өөрөө юунаас болоод байгаа вэ гэхээр хамгийн гол хүчин зүйл нь амьсгал юм байна. Амьсгал. Та нар амьсгалыг тийм одоо хэрэгтэй эсвэл тийм чухал зүйл гэдэг тухай сайн одоо мэдгүй байж магадгүй. Тэгвэл бүгдээрээ яг одоо хамарныхаа доор хурууга бариад үзье. Бидний хурууны арьс хамраас гарч ирж байгаа халуун гарыг мэдэрж байгаа байна. Бид нар өдөрт зогсолтгүйгээр 20,000-аас 25,000 удаа энэ амьсгалах гэдэг үйлдэлийг хийж байгаа учраас бид нар амьд байдаг. Би энэ хүчил төрөгчийг өгөөд буцаагаад энэ нөөц төрөгчийг гаргаж байгаа. Би хүчил төрөгчийг өгөөд нөөц төрөгчийг гаргаж байгаа. Би энэ үйлдэлийг зогсохгүй хийж байгаа учраас миний булчин эд эсүүд би амьд байгаа юм байна. Тэгэхээр бид нар дээр үүсээд байгаа хамгийн гол асуудал маань юу вэ гэхээр амьсгалыг түгжээд байгаа асуудал байгаад байна. Та нар өнөөдөр миний дараа гарах яриануудыг сонсохдоо өнөөдрийг орой болтол маргааш нөгөөдөр та нар амьсгалаа би түгжээд байна уу, би амьсгалж гин үү гэдэг дээрээ заавал анхаарлаа хандуулаарай. Тэгэхээр өнөөдрийн миний яриаг дуусах хүртэл та нар амьсгалаа бити түгжээрэй. Яг энэ сая хурууны арьс мэдэрсэн шиг орж байгаа агаарыг мэдрээд, гарч байгаа агаарыг мэдрээд амьсгалаа өчөхгүйгээр анхаарлаа хандуулаарай. Бид нар амьсгалж эхэлснээр фокус буюу анхаарлаа нэг зүйлд барьж сурдаг. Та нар магадгүй зарим нь тоондоо сайн, зарим нь уран зохиолын хичээлд сайн, зарим нь Монголын хичээлд сайн, зарим нь сагсан бөмбөгт, урлагийн үзлэгт сайн байгаа. Гэхдээ та нар тоондоо муу, эсвэл англи хэлдээ муу гэдэг чинь тэр чигтээ муу гэсэн үг биш байдаг. Бид нар зүгээр л тоон дээр юм уу, англи хэлэн дээр юм уу, анхаарлаа та зүгээр муу байгаа зүйлдээ анхаарлаа удаан хугацаанд барьж чадахгүй байгаад. Нэг толгойд нэг бодол хүн өдөрт дунджаа 90,000 бодол бодож байгаагийн 60,000 бодол нь давтагдсан хэрэггүй бодлууд байдгаа гэдэг судалгаа байдаг. Тэгэхээр эндээс бид нар юуг бодож болох вэ гэхээр бид нар өдрийн турш маш олон бодлыг бодож идэг гэсэн үг болоод байна. Бид нар энэ бодлуудаасаа цэгцлээд яг хэрэгтэйг нь бодож эхлэх үед илүү үр ашигтайгаар тархи маань ажиллаж эхэлдэг. Та нар анхаарлын дасгал бүгдээрээ хамтдаа хийгээд үзье. Бүгдээрээ баруун гараа ингэж бариад бүгдээрээ одоо 1 минутын турш анхаарлаа нэг зүйл дээрээ барих
тархиа хүчрхэгжүүлэх дасгалыг хамтдаа хийгээд үзье. За нөгөө миний эхний хэлсэн шиг амьсгалыг авч гаргаад баруун гарын арьсаар энэ өрөөний температурыг мэдрэх гэж хичээе. Энэ баруун гарын арьс энэ өрөөний температурыг хэр гэж мэдэрч байна. Мэдрэхэд хичээе. Анхаарлаа энэ дээр барьж болж гинөө. Бид нар бүх анхаарлаараа над дээр биш. Бүх анхаарлаа өнөөдрийн үйл ажиллагаан дээр биш. Маргааш болох зүйл, санаа зовоож байгаа зүйл дээр биш. Яг 1 минутын хугацаанд энэ гарын алгын арьсаар өрөөний температурыг мэдрэхэд хичээе. Та нар энэ өрөөнд байхгүй. Та нарын гар энэ өрөөнд дотор байгаа. Та нар энэ өрөөнд дотор байгаа гараараа энэ өрөөний цаг агаарыг мэдрэхэд хичээгээд үз. Баруун гар мэдэрч болж гинөө өрөөний цаг агаарыг. Магадгүй мэдрэхгүй байж болох юм. Гэхдээ энэ нь мэдрэхдэггүй гэсэн үг биш. Бид нар анхаарлаа энэ дээр барих дасгалыг хангалттай сайн хийгээгүй байгаа л гэсэн үг. Яг энтэй адилхан. Бидний анхаарлыг сарниулж байгаа олон зүйлс байдаг. Би сая яриан дундаа хэллээ. Бид нар өдөрт 90 мянган бодол бодож байгаагийн 60 мянган давтагдсан хэрэггүй бодлууд байдгаа гэж. Бид нар тэр 90 мянган бодлыг цөөлхийн тулд ямар аргыг хэрэгэлдэг вэ гэхээр олон улсад шалгарсан маш олон аргууд байдаг л да. Гэхдээ тэрнээс бид нар яг өглөөнөөс ахуулаад орой болтол биднэрт ямар бодол хамгийн ихээр давтамжтайгаар орж ирж ийн вэ гэдгээ анзаарахаас бидний анхаарлын төвлөрөл уртасж эхэлдэг. Энэ слайдыг надад шилжүүлээд өгөөч. Бидний attention span буюу нэг ч хугацаанд анхаарлаа барих дундаж хугацааг 2019 оны судалгаагаар 8 секунд гэж гаргаж ирсэн байна. Энэ нь 2003 онд хийгдсэн судалгаагаар 21 секунд байсан. Орчин үед яагаад энэ бидний анхаарлаа барих чадвар маань ингээд суларсан бэ гэдэг бол энэ 100% интернеттэй холбоотой байдаг. Тэгэхээр та нарыг интернет улмал хурдтайгаар анхаарлаа богино хугацаанд барих энэ чадварыг биднэрт суулгаад байдаг гэсэн үг. Бид нар эсрэгээрээ тайвнаар маргааш болох асуудлын тухай биш, өчигдөр болсон асуудлын тухай биш, санаа зовоогоод байгаа тэр зүйлийн тухай биш, боддоор анхаарлаа нэг зүйл дээр барьж сурахад биднэрт бүх зүйл амархан болж эхэлдэг. Та нар бодоод үз. Тооны хичээл байж болно. Эсвэл зохион бичлэг байж болно. Эсвэл англи хэл, уран зохиол аль нь ч байж болно. Бид нар зүгээр тэрэн дээр анхаарлаа удаан барьж чадахгүй л байгаад байгаа асуудал байгаад байгаа. Тэрнээс бид нар тэрийг хийж чадахгүй гэсэн асуудал биш байдаг. Тэгэхээр attention span буюу бидний нэг ч хугацаанд анхаарлаа барих энэ 8 секунд маань өөрөө уртас тийм үү гэвэл энэ маань хязгааргүй үргэлжилдэг юм байна. Та нар амьсгал гэхээр бидний тархинд ийм агууж суудаг урт үстэй хүн, эсвэл ийм халдсан толгойтой нөмөр хувцастай хүн, эсвэл йогийн дасгал янз бүрийн өөр төсөөллүүд орж ирж болох. Бидний амьсгал доктортой хэвийн байснаар бид нар анхаарлаа нэг зүйл дээрээ чиглүүлэх гэж хичээснээр бидний тархи маань өөрөө булчин учраас хүчрхэгжиж нэг ч хугацаанд анхаарлаа барих энэ 8 секунд үргэлж уртасч идэг. Тэгэхээр би та нарт юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр жишээлбэл би ярианыхаа эхэнд амьдралдаа учирсан 80, 60, 70, 90 настай хүмүүс, амжилтанд хүрсэн хүрээгүй янз бүрийн тэр хүмүүс бүгдээрээ стресс, сандралд өртөөд байгаа. Тэр стресс, сандрал маань өөрөө юу байдаг вэ гэхээр жишээлбэл бид нар нэг тийшээ явж байхдаа хоцорж ийн гэж бодъё л да. Гэтэ яг тэр газараа очиог байгаа. Замдаа хоцорсон явж байгаа. Бид нар цагтаа очих гээд хичээж байгаа. Яарж байгаа. Энэ үед бид нар автоматар амьсгалаа төгжиж идэг. Бид нар стресстэй үед анхаарлаа автоматар амьсгалаа төгжиж идэг. Дээрээс нь бид нар тэр хоцорж очих тэр нөхцөл байдлыг төрүүлж тооцоолж бодит биш зүйлээс өөрсдийн стрессийг үүсгэдэг. Эсвэл өчигдөр болоод өнгөрсөн тэр зүйл, өчигдөр болоод өнгөрсөн ангийн хүүхдийн хэлсэн үг, багшийн хэлсэн үг, аав ээжийн хэлсэн үг яг одоо биш байгаа тэр зүйл нөгөө нэг өдөрт бодогдож 90,000 бодлыг чинь аль нэг бодлууд нь байдгаа гэсэн үг болж байгаа. Тэгэхээр бүгдээрээ нэг ийм дасгал хийгээд үзье. Агаарыг
тултал нь аваад дахиад тултал нь аваад дахиад жоох аваад гэд гаргаад үз. За хий. Бүгдээр амьсгалыг тултал нь авлаа. Дахиад авлаа. Физиксаа яг ингэ чимээтэй гаргая агаарыг. Энэ бол хамгийн богино хугацаанд стрессийг бууруулах арга юм байна. Амьсгал, тарих, зүрх бүх зүйл хоорондоо холбогдсон байдаг учраас бид нар нөгөө нэг сандарлын үед, стрессийн үед амьсгалаа төгжсөн байгаадаа энэ үеүүдэд бид нар энэ доороо хурууга бариад үтсэн шүү дээ. Энэ чинээс халуугаар гарч ирж исэн. Хүүтэн агаар орж исэн, халуугаар гарч исэн. Бид нар амьсгалаа төгжсөн стресстэй байгаа. Хоцорцсноо бодоод байгаа, эсвэл багшийн хэлсэн үгийг бодож байгаа, маргаашийн шалгалтанд санаа зовж байгаа. Бид нар амьсгалаа төгжсөн хэвээрээ байгаа л байгаа. Хүчил төрөгч орохоо болцсон. Нүүрс төрөгч гарахаа болцсон. Энэ үед яах вэ? Энэ үед тарих зүрхэнд алийг миний өгшин ажиллахгүй бол энэ цусны эргэлт болохоо байлаа гэдэг командыг өгдөг. Ингээд зүрх маш хүчтэйгээр цохилж эхэлдэг. Эндээс бид нар бүр гүн стресс рүү явж ордог гэсэн үг болж байгаа. Тэгэхээр би та нарт өнөөдрийн хэлэх гээд байгаа зүйл маань гэвэл бид нар анхаарлаа барих бүрэн боломжтой байдаг. Амьсгалаараа. Амьсгал маань энэний дараагийн слайдыг надад тавиад өгөөрэй. Бидний амьсгал маань өөрөө ямар учиртай вэ гэхээр бид нар өдөрт 20,000-аас 25,000 удаа амьсгалж байгаа буюу бидний өдөрт хамгийн их хийж байгаа энэ үйлдэл. Энэ 20,000-аас 25,000 удаа явж байгаа энэ агаарыг авалт, энэ агаарыг гаргалт, энэ агаарыг авалт, энэ агаарыг гаргалт хэр доктортой байна? Бидний тархины стресс респонс унтарч бид нар илүү тайвнаар анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болдог гэсэн үг болж байна. Тэгэхээр та нар чадахгүй байгаа зүйлээ анхаарлаа бүрэн хандуулад агаарыг аваад гаргаад, аваад, гаргаад хийгээд үзээрэй. Та нар амьтдыг бодоод үзэлтэй. Жишээлбэл ирвэс, арслан, морь, муур, нохой. Тэд нар төгс амьсгалдаг. Тэд нар өдөрт хийж байгаа энэ 20,000-аас 25,000 удаагийн амьсгалыг ямар ч төгжилт байхгүй, ямар ч гацалт байхгүй төгс хийж идэг учраас тэд нар унтжаахтаа хурхирдгүү, унтжаахтаа зүрхэн зогсдгүү. Та нар хурхирж байгаа амьтанг харсан уу? Амьтад төгс амьсгалдаг учраас тэд нар төгс перформансыг үзүүлж 3-4 хоног хоолгүй явж исэн амьтан хүртэл 4-5 хоног дээр ангаа барьж чаддаг. Яагаад? Тэд нар амьсгал дээр ямар ч алдаа гаргадаггүй гэсэн үг болж байгаа. Бидний өдөрт хийж байгаа энэ амьсгалын, дасгалын энэ зөв хийх гэж хичээж байгаа энэ амьсгалын маань тоо бидний шүн унтчих үеийн 8 цагийн амьсгалд нөлөөлж идэг. Бид нар өдрийн 3/1 буюу 8 цагийг шүн унтчихтаа ухамсаргүйгээр амьсгалж өнгөрөөж идэг. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр бид нар өдрийн турш амьсгалаа түгжээд өдрийн турш амьсгалахгүй ингээд яваад байх юм бол энэ маань шүн унтчихад ч гэсэн үргэлжлээд байгаа гэсэн. Бүгдээрээ бодоод үзье. Нөгөө нэг нүүрс төрөгч гарч ирж явах хэвээр, хүчил төрөгч орж явах хэвээр. Унтчих үед амьсгал маань бөглөрлөө. Амьсгал бөглөрөх үед яах вүлээ? Тарих зүрх рүү команда өгнө. Ингээд зүрх маань хүчтэй цохилж эхэлнэ. Бид нар ядарч сэрнэ. Бид нар бүрэн хүчин чадлаараа амьдрч чадахгүй байгаадаа цорын ганц зүйл бол бидний амьсгал байгаад байгаа. Бид нар буруу амьсгалын хэмнэлтэд та нар амаа ангааж агаад нэг 5 удаа хүчтэй амьсгалаад үзтээ. Шууд хоолоо хатах мэдрэмж бид нар мэдэрч байгаа. Бид нар удаан хугацаанд амаа ангарахаа яваад байх юм бол бидний гавлын ясны бүтцэд өөрчлөлт орж байгаа. Бидний бүх зүйлд өөрчлөлт орж идэг. Тэгэхээр бид нар бүх амьсгалыг хамраар өдрийн турш хичээл дээрээ байхдаа та нар бүр especially өөрийнхөө муу хичээл дээрээ, өөрийнхөө одоо хамгийн дургүй хичээл дээрээ амьсгалаа бариад, гаргаад, аваад хийгээд үзээрэй. Анхаарлаа барих гэж хичээх тоолонд тарих гэж байгаа булчин маань өөрөө хүчрхэгжиж анхаарлаа барих чадвар маань өсөж идэг. Тэгэхээр миний өнөөдрийн та нарт хуваалцахыг хүсэж байгаа зүйл бол амьсгалыг битгий хэрэггүй зүйл гэж орхиорой. Өнөөдрөөс ахуулаад өөрийгөө өдрө болгон анзаараарай. Би амьсгалж байна уу? Би энэ зүйлийг хийхдээ амьсгалж гин үү?
би энэ дуудлагыг хийхдээ, би энэ мэйлийг уншихдаа, би энэ мессежийг бичихдээ би амьсгалаа түгжээд байна уу гэдгээ өөрөөсөө заавал асуу. Эндээс бүх зүйл эхэлдэг. Амьсгалаа засч чадаад одоо гайхамшигыг бүтээсэн хэдэн мянган хүмүүс байгаа. Өдрийн хийж байгаа 20,000-аас 25,000 удаагийн амьсгал нь засраад эхлэх үед өөрийнхөө бодисын солилцоог удирдаад нэг гараа нэмэх градус, нэг гараа хасах градуст болгосон хүн байгаа. Дэлхийн хамгийн халуун газар ус уухгүйгээр 5 цаг тасралтгүй гүйсэн хүн байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн газар 2 цаг нүв нүцгэн тасралтгүй гүйсэн хүмүүс байгаа. Энэ нь яагаад? Энэ нь зөвхөн амьсгал сайжрахад дагаад ирдэг зүйлс байгаад байгаа. Дээрээс нь бид нар энэ фокуслна гэдэг энэ фокусыг хийх үед бидний тарих маш хүчтэй амралтыг авч идэг. Та нар бодоод үз. Бид нар олон зүйлийг зэрэг бодох гэж хичээх үед тарих маань маш хүчтэй ядралтыг авч идэг. Эсвэргээрээ бид нар бодъё л доо. Кино театрт ороод кино үзэх. Дуу дүрсний тусламжтайгаар анхаарал маань нэг цэг дээр ирдэг. Кино үзсний дараа тайвширдаг. Ном унших. Бидний анхаарал нэг цэг дээр ирэх үед тарих маань тайвширдаг. Зааланд ороо сакс тоглоё. Бидний анхаарал нэг цэг дээр ирэх үед бид нар маш хүчтэй амралтыг аваад байгаа. Тэгэхээр энэс би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар альва нэгэн зүйлд фокуслна гэдэг маань өөрөөр хэлбэл бид нар тархиа амраах маш хүчтэй дасгал болох гээд байгаа юм аа. Энийний тулд та нарт амьсгал туслана. Тэгэхээр амьсгалаа битгий түгжээрэй, амьсгалаа авж гаргаарай, анхаарлаа нэг зүйл дээр заавал удаан барих гэж хичээгээрэй. Энэ нь бүхий л шинжлэх ухаанаар батлагдсан зүйл байгаад байгаа. За та нарт амжилт хүсье. Баярлалаа.